Өгийн нуур маань яаж бий болсон? Эсвэл яагаад оршин тогтнож байгаа гэхээр энэ өчүүхэн жижигхэн голоос шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл өгийн нуур маань ганцхан оролттой, ганцхан гаралттай, цутгал гол нь ганцхан, их авч байгаа гол нь ганцхан. Гэхдээ их авч байгаа гол нь ердөө орхон гол, өгийн нуур хоёрыг холбож байгаа хоолон гол гэдээ маш удаан урсацтай зөвхөн хальж урсах төдий ийм болоо бол энэ хөгшин орхон гол маань 65 за зарим доохор 75 км урсаад үндсэндээ орхины хөндийг тэр чигээр нь уруудаад өгийн нуурыг тэжээж байгаа юм. Тэгэхээр энэ хөгшин орхон голын хувь заяанаас өгийн нуурын хувь заяа шууд шалтгаалж байгаа. Одооны бидний тогтоосноор хөгшин орхон гол дээр 3 янзын голын ихэнд адагт дунд 3 янзын голын горин байна гэж тогтоогдоод байна. Ихэнх үедээ бол дан хур борооны усаар тэжээгдэж байгаа бол дунд хэсэгт буюу одооны бидний ярьдгаар хар хорны хэсэгт газар тариалангаас шалтгаалаад мэдээж мал аж ахуй шалтгаалал бас амархан хатдаг ширдэг. Сая ихэд 4 сард 2 удаа ширгэж 3 удаа ирж явах жишээтэй. Адаг хэсэгтээ болохоор 20 орчим заад нутгийнхны тоогоор бол 17-8 булгаар тэжээгдсэн. За одоо энэ усны байдлыг харах юм бол маш сайхан цэвэр зингээд ийм ус орж ирж байгаа нь харагдаж байгаа. Тэгэхээр энэ хөгшин орхон голыг хамгаална гэдэг үг маань энэ 65 км-ийн дотор өөрчлөгдөж байгаа энэ зүй тогтлыг нь таньж мэдээд 3 өөр арга барилаар эхэнд нэг, адагт нэг, дунд нэг өөр арга барилаар тэжээнэ гэсэн. Тэжээх хамгаалах хэрэгтэй гэсэн. За дунд хавь тэжээх үндсэн арга нь бол Өгийн нуурыг хамгаалах цогц ажил. Ерөнхий мэдээлэх юм бол мэдээж энэ өгийн нуур сумн дээр явагдаж байгаа. Тэгэхдээ манай ажил бол энэ хөгшин орхон голоо дагаад Өвөр хангаа, Ар хангаа аймагуудыг ер нь хамарсан ажил хийгдэж байгаа. Ар хангаа бол Өвөр хангаа аймгийн байгаль орчны газрууд болон тухайн сумдуудын засаг дагуулттай хамтраад 115 км газрыг бол 250 м-ийн хүрээнд бүрэн цэвэрлсэн. За эхний ажил маань бол өгийн нуурын тэжээлийг нэмэгдүүлэх гэдэг ажил байгаа. Газар тариалан эхэлдэг хүмүүс ингэж нэг хүнхээл ухаад дотор нь носоос хийгээд ингээ ус татдаг тийм газарт айгүй их тухайн одоо цэгүүд дээр ямар хор хөнөөл учирдаг вэ гэхэлэр эргээ идэн улам ингээ томрно. Тэгээд тэнцэн их хэмжээний одоо гадаргын ус үүснэ, нуур шиг. За тэгээд тэрнээс гадна энэ хэсгээр газрын дорх ус руу маш их ус нэвчиж алдагдаж байгаа. За тэгээд ийм газруудыг бол манайх бол ингэж хэвэн болгож яг байлан голдролд нь оруулсан байгаа та бүхэн харж байна. Одоо ингэж засаж хандсны дараа нэвтршуулт хийсэн. Нэвтршуултынхаа дараа нэвтршуултын тест туршилт хийгээд тэгээд ерөнхийдөө нэвчүүлэлт нь одоо багассан байна гэдгийг тухайн үед нь яг туршилт хийгдсэн байгаа. Услааны сувг дээр хийгдэх ажлын талбар байгаа. За услааны сувг маань бол 17 км урттай. Ерөнхийдөө бол энэ 17 км урт газрын 9 км нь бол бүрэн шороогоор дүүрсэн байдалтай. Нийтдээ 165 мянган метр куб шороо энэ ч байгааг бол бид нар тооцоолсон. Тэгээ бид нар бол ямар ч гэсэн 1 км гаранг бол бүрэн цэвэрлсэн байгаа. Энэний дараагийн ажил бол өгийн нуур замгийн судалгаа хийсэн. Өгийн нуур сумын засаг дарга яаж байгаагаар бол нөгөө айгүй булангартай болсон гэж ярьж байна. Энэ булангар бас яг юунаас шалтгаалаад байна гэд бид нар чанарын дэж авсан усны нөгөө сорц химийн арилгыг бас энэ биологийн буюу энэ замгийн хит үржил юу байна уу гэдгийг бас тогтоосон. Тэгээд нийтдээ бол 12 судалгааны цэгээс бол энэ замгийн дээжийг аваад тэг ерөнхийдөө бол нэг наадмын үеэр хүн яг бөөгнөрдөг үеэр нь яг энэ хортой замгийн үржил айгүй их байдаг. Тэгээд тухайн үед бас хүмүүс айгүй их ирээд одоо нуурын ус руу ороод тухайн үед нь арьсан дээр янз янзын хашил өгөх тохиолдолд бас гардаг болохыг бид нар тогтоосон байгаа. Энэ ажлын хамгийн сүүлийн ажил нь бол нуурын баланс судалгаа гэж байгаа. Энэ маань бол бас 2024 онд гэрээ байгуулагдсанаас хойш сар болгон тогтмол нуурын усны түвшний хэмжээд бид нар сансрын зургаар бас талбайгаа хэмжээд ингээд явж байгаа. Тэгээд мэдээж хөгшин орхон гол дээр урсцаа хэмжиж байгаа учраас нуурын ус маань хэр байна, оролт гаралтыг ер нь бид нар яаж балансыг одоо цаашдаа байх уу гэдэг ийм ажил хийгдэж явж байгаа. Яг энэ хэсгийн гол дээр бол яг түрүү жилийн яг өдөрт бол 1.8 орчим метр куб секундын урсацтай байсан. Яг сая сарын өмнө
хэмжээд бол 2.2 м/с-ийн урсц бол хэмж тогтоосон байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол биднээс чадах арга хэмжээгээ маш их авсан байна. Хөгшин орхон гол маань бол маш сайн сэргэж байгааг бол хараад зогсох бол надад маш их урам зориг өгч байна. Дунд хэсэгтээ тасалдаад байгааг нь тасалдахгүй болгож чадах юм бол эхний амжилт, дараагийн амжилт нь байнгын жилийн урсацтай болгоод тэр жилийн урсацаас нь илүү л урсцыг авч хилтгий цагаан нуураас сэргээгээд эргээд хилтгий цагаан нуур маань сэргээд халиад ирэхээр эргээд юунд ордог, хөгшин орхон голд ордог. Хөгшин орхон гол маань өгийн нуур руугаа ороод өгийн нуур маань хоолон голоор дамжиж орхон голоод иж яадаг. Энэ зөв тогтлыг сэргэх юм. Ингээд үндсэндээ үйл ажиллагаа маань 70-80% хийгдчихлээ. Дахиад одоо бид нар нарийн чимхлүүр ажлуудаа хийж чадах юм бол эх жилүүдээс эхлээд хөгшин орхон гол маань энэ жижигхэн гол маань өгийн нуурын энэ алдартай том нуурын хамгийн гол тэжээлгдийн Монгол хүн бүр мэдээ тогтохгүй дэлхий дахинд энэ монголчууд Монгол улсын ерөнхийлөгчийнхөө санаа чаргаа ихсэн ажлынхаа дагуу нуураа хамгаалж чаддсан байна, голоо хамгаалж чаддсан байна, хотоо усны нөөцтэй суурилсан байдлаар төлөвлөж байгуулж чаддсан байна гэдгийг харуулах болно. Өгийн нуурыг хамгаалах цогц ажил үргэлжилж байна.